За тэгэхээр юуны өмнө энэ өдрийн мэндийг энэ төрс хүмүүсээр дамжуулаад нийт монголчуудад хүргэе. Өнөөдөр бол гол хэлцүүлэг маань орчин цагийн хэлмэгдүүлэлт өмнө байсан бас хэлмэгдүүлэлтийг хүмүүс дурсан санаж ярьж явах шиг байна. Мэдээж түүх бол бодит байдлаараа ил тод ийм мэдээлэлтэй байх ёстой. За миний хувьд бол эрхчлөө хэрэгжүүлэгч намын дарга доктор Шовдрын Томсгч хүн байгаа. Тэгэхээр би 22 жилийн өмнө эрхчлөөг хэрэгжүүлэгч гэж үгийг олж санаачилсан байдаг. Эхний нэг 10 гаруй жил маш хүндрэлтэй үг байсан. Одоо жоохон бас хүмүүст чихэнд нь зөөлөн сонсогдож болж байгаа шиг байна. Тэгэхээр эрхчлөөг хэрэгжүүлэх юу хэлж байгаа юм бэ гэхээр зэрэг бид нар томьёолохдоо бол ер нь хууль эрх зүйн орчинд ажиллаж амьдрахыг л хэлье. Энийг хэрэгжүүлээ л гэж байгаа. Мэдээж сүүлийн үед бол ажиглаад хараад байхад энэ хэлмэгдүүлэлт гэдэг асуудал бол нэлээд явагдаж байж магадгүй гэсэн ийм сэтгэл дүгнэлтүүд байдаг. Гэхдээ би энийг магадгүй гэж хэлж байгаа нь бол бас хоёр талтай. Зарим талаас нь ажиглаад байхад бол хүмүүс бас хит их илт одоо гэмт хэргийн шинжтэй гэдэг юм уу тийм үйлдэлүүдийг хийгээд тэрийг одоо хамгаалуулахын тулд миний ирч ирж байна гэсэн байдаг. Энэ талаас нь бид бас бодолцох ёстой. Дүгнээд хэлэхэд нэг санал байгаа. Ер нь цаашид өмнө нь чийсэн хэлмэгдүүлэлт цаашид байх хэлмэгдүүлэлтээс гарах олон арга замын нэг нь бол хууль эрх зүйн орчин юм аа. Өөрөөр хэлбэл хин гэдэг хүн хэрхэн яаж хэлмэгдүүлээд байгаа юм? Эндээс гарах арга замууд нь юу юм бэ гэдгийг бид бодох ёстой. Сая бол олон санаанууд байгаа. Мэдээж шүүхтэй холбоотой, шүүгч нартай холбоотой ч гэх юм уу. Эсвэл одоо эрх мэдэлтэнтэй холбоотой ч гэх юм уу. Энийг бид нар 30 хэдэн жил ярьж ирсэн учраас өнөөдөр бол эндээс гаргах мэдлэлтэй гэдэг юм уу, дүгнэлттэй гэдэг юм уу. Ийм одоо холбогдолтой этикеттэй хариуцлага тооцох хууль эрх орчныг бий болгож энийг хэрэгжүүлдэг. Яг хуулийг олонний нүдэн дээр тэр буруутай этикетнийг олж цохих ясыг оноодог ийм л одоо байдлыг бид нар энэ улс их орон энэ улс төр энэ дээд чатанд нь бий болгож чадах юм бол бид нар бас их баг янз бүрийн хэлбэрүүдээс аврагдаж чадах юмаа гэж ингэж бодож байна. Тэгээд мэдээж сая болгоод одоо бас улсын их хурлын олон гишүүнээс олон хүмүүс байна. Их хурлын гишүүн сая байж гад гарлаа. Магадгүй энэ дотор байгаа хүмүүсээс цааш их хурлын гишүүнд болох хүмүүс байгаа бах. Эрх зүйн орчин дээр бид нар ажиллаад тэрийг хэрэгжүүлдэг. Ийм л одоо нөхцөлийг бүрдүүлэхгүй бол энэ 36 жил яригдж байгаа энэ зүйл дахиад хэдэн жил яригдах юм мэдэхгүй шүү. Тийм болохоор энэ аюултай ёсуудыг хаах нь гол арга зам бол эрх зүйн орчныг бол маш сайн нэрэн бий болгож оновчтой тэгээд тэнийг хэрэгжүүлдэг. Ийм л одоо тогтолцоо гэж хэлж дараа буруу болж магадгүй нөхцөлийг бүрдүүлсэн зүг байхаа. Өнөөдөр бол улс төрийн намын тухай шинэ хуулиар бол улс төрийн намыг бол хөөцөлд өгсөн байгаа. Үндсэн хууль байгуулга. Тэгээд одоо төрийн бодлогот оролцсноо гэдэг өмнөх хуулиас нэлээд давуу нээж өгсөн. Тэгэхээр бид нар цаашид аль нэг зүйл дээр дээд чатанд яаж хариуцлага тооцох вэ гэдгийг нэлээд хүчтэй ярих нь зөв байх гэж бодож байна шүү. Ингээ бүгд намжтгсан.